Үзэгч таахын дөрмөнд хүргийн өнөөдөр 2025 оны 9-р сарын 18-ны өдрийн пүрэв гараг Улаанбаатар хотод орон 18 цаг тэг минут боллоо. ТВ телевизийн 1-р сувг FM 103.6 долгион Facebook-ийн TVS Mongolia пэйжүүд Монгол коммент нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэгч таахын шууд хүрэхээр үндсэн студид бэлэн ороймд хүжээ. Ороймд. За, Монгол улс 2026 оныхоо төсвийг хилцэж байна. 2 дахь өдрөө хилцэж явах шиг байна. Чуулганы нээлтээр ардчилсан намын бүлэг завсрал авсан төсөвтэй холбоотой асуудлаар за өчигдрөөс эхлээд орсон төсвийн хүрээний мэдээллүүдийг сонсч байна. Бас нэлээд тийм санал шүүмжлэлттэй одоо маргасан мэтгэлцсэн сэдвүүд их ариун өргөл явж байгаа шиг байна. За асуудал ерөнхийдөө зарим их хурлын гишүүдээс энэ төсвийг буцаа хийч гэдэг ийм санал санаачлах юмнууд гарч байгаа шиг байна. За төсвийн хүрээнд бас нөгөө хяналт хийдэг тийм одоо хороо албаны эдийн засагчдаас бүрдсэн тийм байгууллага байд юм ба шүү дээ. За тэр шинжээчдийн зүгээс үзэж байгаагаар бол одоо жил болгоны төсөв заавал алдагдaltaгүй батлагдах одоо боломж байхгүй гэдэг ийм зүйл тайлбарыг ч бас хэлж байна. Тэр алдагдал гэж яриад байгаа 1.3 их найт чинь юу юм бэ гэдэг учир зангалааг бас гişүүдч нэлээд сайн тайлгуулж таниулж ойлгуулах гэж хичээх шиг боллоо. За үүнтэй зэрэгцээд өнөөдөр улс төрийн намуудын хүрээлд бас анхаарал татсан хэд хэдэн сэдв өрнөсөө. Ардчилсан намын даргаыг улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж явж байна. Баталгаачлаа. За Монгол Ардын нам дарга сонгох анхны алхам гэж хэлэндээ. Намын дэргэд өдөр төгсөвлөх хуралдгаар Бямбгарагт 11 цагаас хуралдгаар товоо тогтоолоо. За намын өдөр төгсөвлөл хуралдаад баг хурлынхаа тов тогтооно. За баг хурал хуралдаж их хурлынхаа товыг тодорхойлно. За ингээд одоо улс төрийн уган хүч Монгол Ардын намыг дарга зэргийнхаа асуудлыг нэг талд нь гаргах ийм нөхцөл боломж бүрдэж байгаа мó та гэж ингэж харж байна. За энийг бол одоо сая өнгөрсөн даваагаар их чуулганы хуралдаан эхлэх өдөр Монгол Ардын намын бүлэг хуралдахад намын дарга оюун эрдэнэ албан ёсоор намын өдөртөх зөвлөлийн намын өдөртөх зөвлөлийн бүлгийн хурал дээр танилцуулсан байсан. За намын өдөртөх зөвлөл хурлаа хийя. Яаралтай ойрын хугацаанд хий гэдэг ийм санаачлагыг гаргасан. За энэ дагуус нэлээд тийм шахуу явж байгаа юм шиг байна. Ер нь бол 25 онд багтад улс төрийн намууд чинь өөрснийхөө их баг хурлуудыг хийгээд нөгөө шинжилсэн хуулиндаа тохируулж дөрмөө танилцуулах хэрэгтэй. Дөрмөө танилцуулах хэрэгтэй. За тэгэхээр зэрэг одоо Арс нам бол ингээд ерөөхдөө болчих шиг боллоо тийм ээ. За Ардын нам ингээд ойрын хугацаанд 10 сартаа 9 сартаа явсаар 10 сартаа хийх юм байна. Ямар ч үсэн энэ онд багт парламент суудлаа бусад нам хүчнүүд чинь бас хүлээгдэж байгаа нэг асуудал байна шүү дээ тий. За иргэний зориг ногоо намын дарга бол өнөөдөр бас мэдээлэл өгсөн байсан. Батбаатар гэдэг хүн мэдээлэл өгсөн байсан. За ер нь бол бид нөгөө намын дүрм одоо дээд шүүхт мэдүүлэх дүрм юм аа бол бэлдсэн болсон. Жинтан болсон. За ер нь цаашдаа их хурлын дөрвөн гишүүн байна ч гэсэн ер нь тодорхой асуудлууд дээр нэгдмэл байр суурьтай байна гэдгээ бас тохирлоо гэсэн иймэрхүү агуулгаар бас тайлбар ярианууд өгсөн байлээ. За нийгэм дөрмж байгаа гол сэдвүүд бол үндсэндээ 3 салбарт анхаарал татсан сэдвүүд өрнөж байна. Нэгдүгээрт нь боловсролын салбар. За Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, за ерөнхий боловсролын сургуулийн тэр багш нарын бас төр зөвлөл үйдэг юм. Эндээс бол энэ 24-ний өдрөөс эхлээд албан ёсоор бол ажлаа хэл зарлана гэдгээ бүр өнөөдөр хэвлэлийн багварл хийгээд олон нийтэд мэдээлсэн. За дараа нь бол эрүүл мэндийн салбарт өрнөж байгаа асуудал эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга удирдлагыг өөрчилсөн асуудалтай холбоотой тайлбарыг салбарын сайдээс нь бас одоо их хурлын гишүүд нилээд хатуун нэхэж асууж ах шиг байсан. Та хитрхи улс төрсөн юм шийдвэр гаргав гэж. Гүй энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга чинь тэргийн хулд гэдэг хүн ч юм бол эмнэлгүүдэд энэ даатгалын санхүүжилтийг алагчилж өгөөд байсан шүү дээ. Тэгэд одоо хүнлэг байх энэ салбарын үндсэн бодлогыг бол ерөөсөө огт авч хилцэхгүй гажуул дулцсан шүү дээ гэдэг юм асуудал. За ингээд энэ сэдвүүд дэлгэрэнгүй орно. За 3 дахь том асуудал бол одоо гол проблем бол эрчим хүчний салбарын асуудал байна. За тун төвхтөө хүндхэн нөхцөл байдал энэ үл бидний хүлээж байгаа гэдгийг бол одоо салбарын сайд нь хүлээн зөвшөөрч байна. Мэргэжилтнүүд нь хүлээн зөвшөөрч байна. За хамгийн гол нь бол нөгөө шаардлагатай санхүүжилт төсөв хангалттай тавигдаагүй гэдэг ийм шалтгаан нөхцөлийг хэлж байгаа боловч за энэ онд 2025 онд одоо төсвөл зарцуулж байгаа санхүүжилт нь өнгөрсөн жилийнхээс ихт бараг 100-аас дээш тэрбум төгрөгөөр илүү ирсэн гэж. За дээрэс нь чойжил сүрэн сайдын нөгөө гаргасан захирамж шийдвэрийн хүрээнд нөгөө эрчим хүч цахилгааны үн өссөн шүү дээ. Зөвхөн үнийн өсөлтөөс гэхэд эрчим хүчний салбарт илүү төвлөрж байгаа өнгөрсөн онуудтай харьцуулахад илүү төвлөрж байгаа төвлөрлийн хуримтлал нь 545 тэрбум төгрөг гэж. Илүү нийт нь биш байхгүй. Өмнө өгдөг байсан мөнгөн дээр та бид 500 өөрөөр хэлэх юм бол хагас их 80 гаруй төгрөгийг өгсөн. Зүгээр зарцуулт нь шаардлагатай гол гэсэн ач холбогдол өгөх ёстой тэр хэсгүүдтэй хүрч чадахгүй байгаа.
шаханаасаа салж чадахгүй энэ салбар, эрчим хүчний салбар гэдэг ийм шүүмжлэлүүд бас нэг явж байна. За ингээ ийм сэдвүүд зүгээр өнөөдрийн гол сэдв байх нь гэдэг зөв төлөвийг лид болгоод та нарт танилцуулж өгж байгаа үзэгчтэй. За өөрийгөө хэлнэ. За. Монгол комментэд нэгдэцгээе. За нэвтрүүлгийн аль биесний дэмжигч байгууллагаар за байгаль эхийн бүтээл Багро брэнд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Багро энуудад бол хоёр төрлийн хүрэн манжингийнхаа салаатыг хэрэглэгч үйлчлүүлэгчтэй нэр төрлөө баяжуулсан гэдгээ баталгаажуулан санал болгож байгаа. За би бол хэрэглээнд энэ тэр хүрэн манжингийн нөөш гэдэг байгаа шүү дээ. Энэ арай нэг том шилтэй нугаз. За тэр том шилтэйг нь хэрэглэдэг. За энэ хүрэн манжин хоёулаа хүрэн манжин. Юугаар ялгаатай гэхээр зэрэг нэг нь усан, нэг нь тосон гэдэг ийм бүтцтэй далсан байдаг. За хүрэн манжин бол угсаа ач холбогдлын манайхан бүгд сайн мэдэн шүү дээ. Цус шингэлдэг, зүрх судасны эмгээс урьдчилан сэргийлдэг, дархлаа дэмждэг ч гэдэг юм. За яагаад би тэр том шилтэйг нь хэрэглээд идэв гэхээр энэ ерөөсөө шууд хэрчээд нөгөө хоолнд хийхээр нөгөө бид нар нөгөө багада байж хахад нөгөө эмээ өвнөрийн тэр хийж өгдөг гэсэн нөгөө боршгээс шүл байгаад байдаг шүү дээ. Яг л борш болдог байхгүй. Тэгээ маш гоё болон тэгээ хүүхд гэр бүлийнхэн тухтай хэрэглэнэ. Тэр үзэгч таавхан за эх орны бүтээл, за Монгол улс эх орны маань хөрш шорон дургасан эрүүл цэвэр эко органик за олон нэр төрлийн одоо байгаль эхийн бүтээлийг Багро брэндээс. За Багро брэндийн онцлог бол хэрэглэгчтэй зах зээлийн хамгийн ойр үнийг санал болгодог. За дээрэс нь хэрэглэгчтэй хамгийн ойр нэгж цэгүүдээс бүтээгдэхүүнийг хүргэх ийм зорилгыг төвшүүлж идэг. За ингээд одоо өвлөө улирал ер нь одоох эхлэх нь. Тэгээ үр хүүхдүүдийнхээ хайртай дотныхоо хүмүүсийн дархлаа дэмжих хүрэн манжингийн нөөшилсөн болон одоо хүрэн манжингийн бэлэн салаатуудыг хэрэглэхийг зөвлөж байна. За дараа нь бол Монпатред компани Промаг бэлтгэл бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа. За ер нь одоо Промагийг мэдгүй танихгүй хөнгөө болсон юм билээ. Гэхдээ ач холбогдол нь бол маш өргөн үрээтэй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За Промаг бол чээж хорсолтын түргэн тусламж гэсэн нэршилтэйгээр ходоод гэдс хоол боловсруулах эрхтэн системд гарч байгаа тэр гажуудал тэр сөрөг нөлөөллийг богино хугацаанд засварлах одоо эмчлэх ийм одоо үндсэн үүргийг гүйцэтгэж яадаг. За Монгол улсад худалдан борлуулах, за зар сурчлагаагаа түгээх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх одоо бүх төрлийн одоо патентын эрхүүдээ авчихсан. За хамгийн гол нь бүх нэгж эмийн сангуудаар Промаг бэлтгэл бүтээгдэхүүн жоргуу болгогддог гэдгийг тодтогч боломжтой. За өнөөдөр бас нэг юм шинэ бүтээгдэхүүн ирж байгаа. За энэ бол одоо гэрэлт гудамж гэдэг компани байдаг. За эднийх бол маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй. За энэний нэг нь болохоор зэрэг энэ хоёр төрлийн энэ шингэн сав баг. Гарын шингэн сав. За ням бактери үржүүлдэггүй. За дээрэс нь бага насны хүүхд болон хөхүүл жирэмсэн эхчүүд ээжүүдэд хэрэглэхэд харшил өдөөдөггүй гэж. За энэ шингэн савнгууд чинь маш олон нэр төрөл болчихлоо. Танихгүй мэдэхгүй маш олон ч одоо улс орнуудаас ирдэг болж тэгэхээр энэ гэрэлт гудамжийн энэ савлж байгаа хоёр төрлийн гарын шингэн савн бас бидний нэвтрүүлгийг дэмжиж байна. За энэхүү шингэн савн болохоор зэрэг за найрлагууд нь өөр юм бэл. За жишээ нь болохоор алойтой ногоон гэж байна. За энэ бол нөгөө гараа хүүхд ингээд савндаж угаа гэдэг савндуулаа угаагаад ахаар гар нь хуурайшдаг ингээд гадна талаар нь холцруудаа цайрж мэрдэг штеп. Тим юм огт байдаггүй. За энэ бас манай гэрт байж байгаа бүтээгдэхүүн шүү. За алоэ вера болон үнэртэй усны огтой энэхүү шингэн савн гэхтээ ургамлын гаралтай. За тусгайлан бүтээгдсэн тул таны гарын арсыг гүн цэвэрлэн, чийгшүүлнэ. За тэгээд ийм тансаг мэдрэмжийг төрүүлнэ гэж байгаа. Тэгээ үзэгч та бүхэн бол зөвхөн гар угаахад зориулсан тул залгих амны хүндийг цэвэрлэх гихчлэн ийм асуудалд огт хэрэгжилж болохгүй шүү. Тэр гарын савнгаар бас одоо амаа зайлцсан ийм тохиолдол бас гарсан юм байна. Тэгээ энэ гэрэлт гудамж компани одоо холбогдох утасны дугаар нь 8078 5151 гэдэг дугаар явуулсан байгаа. Тэгээ үн хямд за савлгаа хэрэглээнд хялбар хүний биед гарах гаж сөрөг нөлөөгүй. За тэгээ цэвэрлэгээг бол маш гүн. За дээрэс нь чийгшүүл зөөлрүүлэх үйлчлэгээ давхар агуулж яадаг. Энэ хоёр нэр төрлийн шингэн гарын савнг үзэгч та бүхэн 8078 5151 гэсэн дугаар явуцаар худалдаа авах боломжтой гэдгийг тодтогч боломжлоо. За би шуурхайхан дуулгач юу. За Ариг банк Монгол комитеттэй хамтарж байгаа. Ариг банк та бүхэн хадгаламж нээлгээд хадгаламжаа сунгаад хадгаламжиндаа 50,000 төгрөгийн орлого хийх болгондоо за суглаанд оролцох боломжтой. Ингээ оны эзэхэхэд 100 сая хадгаламж хийсэн тодорхой сар болгон бас гадаадад аялах хэрэг 1 саяын азтан 500,000 азтан гэдэг ийм азтангууд бас тодорхой боломжтой гэдгийг бас дуулгая. За ингээд Ариг банк 16.5% өндөр хүүтэй хадгаламжаар Монгол комитеттэй хамт ажиллаж байна. За мөн элэг хамгаалах зөвсгөөх бэлтгэл Урсан бон Монгол комитеттэй хамт байгаа. За мөн өвдгөөсөө өмнө өрсөн сэргийлэх хамгийн зөв сонголтын нэг болох Vitos shot-оос хамтарж байна. Харав сарамсны shot нь гэхэл одоо зүрх судас болон
зүрх судасны өвчин зөвөрөөс үрсэн сэргээлэн, за барагшуунтай алтан гагнуур нь ясны бэртэл гэмтлийн дараа, за бөөр хамгаалах шот нь бол бөөрийн үйл ажиллагааг дэмжиж өрөвсөл намда хаван бууруулах циститэ сэргийлэх гэмтийн 3 төрлийн витос шот жижиглүүлсэн хэлбэртэй нь бол иймэрхүү хэмжээтэйгээр энэ хайр цэнтгэр байрласан байгаа. Та бүхэн бас Монсын e-Монцгийн сайтаар ороод захиалгаар хургуулээд авах боломжтой байгаа. За мөн Монгол Геомет нэвтрүүлэгтээ хамтарч байгаа дараагийн байгууллага бол VitaFit Invest компани. VitaFit-ийн хувьд бол одоо энэ олон улсын үзэсгэлэнгээс мөнгөн медаль авсан. Энэ хоёр төрлийн хийж усан болон дингийн гэсэн хоёр ийм усаар хамтарч байна. Хүний амьдралын хамгийн гол хэрэгцээ бол ус байдаг. За тэгэхээр та бүхэн энэ Pearl гэдэг энэ тайгын совд гэсэн энэхүү усыг бас хэрэглээндээ бас нэвтрүүлээд үзээрэй гэж. За дараагийн бүтээгдэхүүнүүд нь бол Анунго компани одоо ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд байгаа. Та бүхэн энэ Safeguard болон бусад төрлийн ахуй хэрэглээний бүтээгдэхүүнээс нь худалдан аваад за 10,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн байна. Хож цэгмэнд бүртгүүлээд за тэгээд $100 100 азтан болохоос гадна 9 сард iPhone, 10 сард Suzuki Jimny машины азтан болох боломжийг бас Анунго компани олгож байгаа юм байна лээ. 77 73 20 32 33 гэдэг дугаарыг утснаас илүү дэлгэрэнгүй наваарэ. Болцсон тий? За боллоо. За мэдээллийн UBN цэгийн сайт. За улсын дээд шүүгч нэг ардс намын даргаыг бүртгэдэггүй нэг асуудалтай шүү дээ. Өмнөх дарга нар бол одоо улсын дээд шүүхэд даргаа бүртгүүлж чаддгүй. За намынхаа тамга тэмдэг гэрчлэгээ дүрмээ бүртгүүлж чаддгүй их зовлонтой байгаа гэсэн. Энэ удаад бол нэг зүйл тогтол харагдж байгаа нь юу гэхээр зэргийн шүүх байгууллага улс төржгүйгээр үйл ажиллагаагаа явуулбал бас шуурхай ажиллаж болдог гэдгийг бас харууллаа гэж нөгөөдөлд нь улс төрийн хүрээнийх нь бас нэлээд тийм дүгнэлтүүдийг өгч ин лээ. Улс төржгүй бол улсын дээд шүүгч ба ер нь чиглэлийн байгууллагч чинь маш мундаг ажилтдаг юм биш үү гэж. За ингээд улсын дээд шүүх ардчилсан намын шин даргаар одонгийн цогтгөрлийг бүртгэлээ гэсэн мэдээллийг UBN цэгийн сайт нүүр удааснаа байршуулсан байдгийг товчхон сэрүүлье. За өнгөрсөн 8 дугаар сарын 31-нд ардчилсан нам дотоод хурлаа хийсэ. Намын даргаараа улсын хурлын гишүүн ардчилсан намын бүлгийн дарга цогтгөрлийг сонгосон. За улмаар түүнийг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтэд хүргүүлсэн. За уг хүслийг өнөөдөр улсын дээд шүүхэд нийт шүүгчийн хуралдаанаар хилцэж цогтгөрлийг ардчилсан намын шин даргаар бүртгэсэн байна. Тодорхойлбол улсын дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 9-р сарын 18-ны өдөр товлогдсон зохион байгуулагдаж нийт шүүгчдийн хуралдаанаар ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай үргэлжлэлийг хилцэж хуулийн шаардлага хангасан тул бүртгэхээр шийдвэрлэвэ гэсэн ийм дүгнэлтийг танилцуулсан байна. За ингээд албан ёсоор одонгийн цогтгөрл гэдэг дарга ардчилсан намын даргаар одоо жинхэлтэй их хүн. Одоо жинхэлтэй дээ тий. Тэгээ одоо юм жинхэлж л байгаа юм л да. Дээд шүүхэн зөвшөөрлөө л гэсэн үг тийм. За ингээд одоо усагаар мэт хэрэгтэй байгаа нэг зүйл улс төрд гэлтэхгүй нийгэмд өгүүлэгдэж байгаа нэг зүйл бол хүчтэй сүрэг хүчний дуу хоолой, хүчтэй сүрэг хүчний байр суурь өгүүлэгдэж байна. За тэгээд одоо дарга болох бол одоо улс төрчтэй амархан юм шиг байна. Тэгээд дарга байх бол хэцүү шүү гэдгийг бас нийт гишүүд нь одоо энэ хүнийг одоо даргад дэмжсэн журмын нөхд нь одоо өргөдөлж өдөр тутам сануулах бай заа гэдэг. Ийм л бодол төрж байна доо. Хүнээс одоо үнэхээр одоо дарга болох чинь амархан юм байна шүү дээ. За Монгол Ардын намын удирдах зөвлөл энэ сарын 20-ны өдөр хуралданаа. За санаачлаг бол мэдээж Монгол Ардын намын дарга оюун эрдэнэс гарсан. Өнгөрсөн даваа гарагт бол намынхаа бүлгийн хурал дээр бол намын удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулъя гэдэг ийм санаачлагыг гаргасан. За энэ санаачлагын дагуу Монгол Ардын нам удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны өдрийн 11 цагт буюу Бямгарагт өглөө зохион байгуулахаар болсон гэж. За мэдээллийн News цэгийн сайтад хөндөж бичснээр Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурлыг ирэх Бямгарагт буюу 9-р сарын 20-нд 11 цагт зарлалаа гэж. За удирдах зөвлөлийн гишүүдэд дээрх зарыг өнөөдөр хүргүүлсэн тус хуралдаанаас Монгол Ардын намын багварлыг товлно. За Монгол Ардын намын дарга багварлаа зарладагч энэ удаад тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар удирдах зөвлөлийн хурал зарласан гэсэн ийм мэдээлэл ч гэсэн бас явж байгаа гэж. За одоогоор Монгол Ардын намын даргад ерөнхий сайд Зандажтар улсын хурлын дарга Амар Баясгалан нар өсөлдөн мөн энэ сунгаанд тус намын гишүүд өрсөлдөх боломжтой гэсэн ийм ерөнхий агуулгыг News цэгийн сайт бичсэн билээ. За тэгэхээр ямар ч байсан удирдах зөвлөлийнхөө хурлыг зарлаад авна гэдэг бол багварл нь болох нь тодорхой. Багварлаасаа их хурлаа хийн. Ойрын хугацаанд бол Монгол Ардын нам одоо энэ олон хоног үргэлжилж байгаа хэрүүл тэмцэлд нэг цэг атгах юм байх гэдэг ийм мэдээлэл News дээр тавигдсан байсан. За багш нар үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүрэхгүй бол 9-р сарын 24-нд жагсаалт зохион байгуулна гэдгээ өнөөдөр хэвлэлийн багварал хийж олон нийтэд хүргэсэн мэдээллийн Icon их сурвалжтай мэдээллийг онцлоё. За багш нарын үндсэн цалин 3.5 сая төгрөг болгохыг шаардсан 9-р сарын 24-нд жагсаалт зохион байгуулна. Боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх тэмцэл хөдөлгөөн орон даяар өрнж эхэлсэн талаар мэдээлэл хийсэн. За тус холбооны дарга цогтгөрл
Монголын багш нар ачаал өндөр, цалин хөлс бага нөхцөлд өөрсдийн сэтгэл зүрхээр ажиллаж байгаа. 24-өөс 25 оны хичээлийн жилд 4200, 25-аас 26 оны хичээлийн жилд 3800 багшийн дутагдaltaй байж байна. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах боловсролыг тэргүүлэх салбар болох зэрэг нь байнга зөрчигдсөөр өнөөдрийг хүрч байна. За иймд багш нарын үндсэн цалингийн асуудлаар 26 оны төсөвт саналаа хөргүүлсэн. 3 яам боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарсан ажлын хэсэг гарч цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ажилласан боловч тодорхой үр дүн шийдэлт хүрээгүй. За 25 оны 9-р сарын 10-нд боловсролын амд шаардлага хургуулсан ч хариу бас ирээгүй. За түүнчлэн тус холбооноос багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа ажил болон цаашдын төлөвлөгөөг одоо танилцуулъя. За энэ тэргуунд 9-р сарын 24-нд 12-аас 16 цаг жагсаал цуглааныг зохион байгуулна. За үүнээс цааш одоо нөхцөл байдал шийдэгдэхгүй бол ажил хаях дараагийн шатны тэмцлийн хэлбэрүүдийг сонгоно гэсэн. Ийм мэдээллийг албажуулж өгсөн. За одоо бол нөгөө багш нарын цалин мөнгөний асуудал хөндөгдөж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл. За манай энэ өдөр мэдээллийн хөтөлбөр энэ багш нарын цалингийн асуудал, нийгмийн асуудал, одоо ар гэр ахуй амьдралын асуудлуудаар өдөр тутам ер нь Монголын бүхэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлага мэдээллүүдийг бэлтгэж хүргэж байна. Харамсалтай. 4000 багш дутагдaltaй. Тэгэхээр одоо хэдэн мянган сургууль бариад бол энэ салбар урагшлахгүй нэ гэдэг асуудлыг нэгт нь харж болж байна. Хоёрдугаарт нь одоо шинэ залуу багш нар бол нэг сая 150-аас сая 200 мянган төгрөгийн цалинтай өөр одоо ямар ч нэмэгдэл юм хүн байхгүй. Тэгээд 700-аас 800 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг. Ингээд сая 200 мянган төгрөгийн цалинтай багш ингээ өдөр шөнөгүй одоо өмг талах идэгч завгүй ингээд одоо төмний хүүхдүүдтэй зууралдаж өдөр шөнөгүй би энэ ажил мэргэжилтэй хайртай дуртай болохоор сонгосон юм а гэдэг ганцхан одоо юу гэдэг нэг юм жанжин туг барьж зүтгээд цаана нас өөрийнх нь амьдрал ямар байгаа юм бэ гэдгийг сурвалжсан. Маш олон залуу багш нар бол яг бодит нөхцөл байдлыг хэлж лээ. Сая 200 мянган төгрөг гэсэн цалин байдаг. Үүнээс нөгөө нийгмийн даатгалын шимтгэл нөгөө хүн амын орлогын албан татварч гэдэг юм. Нөгөө албан суудгалууд ч бас зөндөө явна шүү дээ. Эдгээр нь хасагддаг. Зүгээр нэг юм хүний байрнаас айлын хажуу өрөөнөөс нэг хөөгдчихгүй л нэг юм тэр одоо байрныхаа түрээсийг л өгжил хүчирж ирсэн ийм зүйл хэлж байна. Тэгээ ямар ирээдүй ямар одоо зорилго байна гэсэн чинь бид бол нөгөө анх энэ мэрэгжлийг сонгоод ажиллаж байхдаа сайхан болох байх. Монголын төрийн бүх өндөрлгүүд хэлж гин, төрийн 3 өндөрлөг амлалт өгж гин. Боловсролын салбарт онцгой гаргах юм байна гэдэг итгэл үнэмшлэр энэ мэрэгжлийг сонгоод ингээд зүтгэе яваад байсан чи одоо хог дээр хаягдлаа. Ер нь одоо болидо гэсэн бодолтой байна гэсэн маш олон багш нар яриа өгчлээ. Одоо багш гол үйл ажиллагаа нь юу гэхээр сурган хүмүүжүүлэх гэж байна шүү дээ. Сургах үйл ажиллагаа явуулж байгаа. Хүмүүжүүлэх үйл ажиллагаа бол одоо багш нар бол хайсан. Яагаад тэгэхээр зэрэг би өнөөдөр өглөө нэг сургууль дээр очиж багшлаад үдээс хойш өөр сургууль дээр очиж багшлах. Тэгэхээр зэрэг тэнд явж байгаа тэр багш нар явж байгаа хүүхдэд тэр багш хүмүүжлийн үйл ажиллагаа орох ямар ч боломжгүй болчих. Зөвхөн нөгөө системтэй хөтөлбөрөөр явж байгаа сургалтын үйл ажиллагаа явах. Тэр хүн чинь амьдрах бидэртэй л адилхан бас амьдрмаар шүү дээ. Гэхдээ ирэх багш гэхээр одоо тэгээд яг хин гэсэн үг юм. Зүгээр чи багш зүгээр байж ах хэрэгтэй гэсэн тийм юу юм бэ? Тэгээд чинь хамгийн гол нь салбарын чинь бодлоготой зөрчилдөд байгаа юм. Ийм шаардлагуудаа одоо засгийн газарт интернет гээд ингэж тавьж байгаа энэ багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол наа салбарын сайд наран баяртаа тавьж байна. Танаа салбарын сайд чинь шаардлагагүй хөрөнгө оруулалт одоо төсвийн хитээдсэн ийм зардлуудыг ингэж гаргасан байна гэдэг зөрчлүүдийн өнөөдрийн төсвийн хилцүүлэг дээр их хурлын гишүүн болгон хэлж штеп. Наран баяр сайд одоо жишээ нь нэг сургууль 7 жил баригдахгүй 320 хүүхдийн одоо багтаамжтай 320 хүүхдийн багтаамжтай сургууль гэдэг жижиг сургууль шүү дээ. Жохон сургууль. Тэгээ баригддаггүй ингээд 7 жил дамжсан. Анхны өртгөн 100 дахин нугарцсан. Жил болго ингээд ламсуулаа яваад идэг ийм нөхцөл байна гэдгийг хүртэл одоо би энэ дээр бүр сонсгоч ил улсын хурлын гишүүн шижир ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээ 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг бас манахаас өөр алга. Тэгээ энэ төр хувийн гэдэг хоёр хандлагын ялгаа жишээ нь энэ дээрээс ингэж гарна. За сонсоор 24 цагийн мессеж. За 2016 оны 579 24 оны 579 ширхэг төсөлбөрийн чинь 140 шилжиж байгаа. 237 төсөв насаж байгаа буюу 2037 он руу хойшилж байгаа. Тэгээд чинь жил хэрэгцсэн төсөв нэмэгдээ яваад тэнцээ дансуур тавьж байгаа биш юм. Нэг сургуулийг 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс байгаа шүү дээ.
ганцхан жил барьж чаддгүй юм. Энэ чойж зүрх сайд чинь 2000 айлын орон сууцыг 1 жил бариад шүү. Яаж ч чойж сайдаас үлгэрч яваач. Төр хувийн гэдэг хоёр ялгаа энэ баггүй. Төрийн сайд 1 жилийн дотор 2000 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулаад хахад төр нь өөрөө 320 хүүхдийн сургуулийг 7 жил зүтгээ барддаг. Ингээд 50-аад л идэг. Төсвийн нэмэл 50-аад идэг. Энэ жил 5 тэрбум төгрөг хэрэгтэй байсан бол эх жил 15 болоод тэрнээс нь 5-ыг өглөө гээл. Тэрний дараа жил ерөөсө бүр нэг юм технологичсан хэлбэр рүү ороо. Харин наа технологичсан хэлбэрийг чинь одоо дээр доргүй бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Харин тийм. Мэдээд энээс урьсан сэргийлэхин тулд тэр төсвөөс гүйцэтгэх үйл ажиллагаа гэдэг дээр чинь баахан журам мурам байгуулаа гэж дээ. Одоо ингээд энэ жил одоо 100 тэрбум төгрөг өгөхөд 100 тэрбум төгрөгөөр ийм юм барих ёстой. Барьж чадахгүй бол одоо шууд сонгон шалгалтыг болоо дараагийн компанид шилжүүлээд энэ дээр гэдэг. Тэгэл зарцаана гэдэг л томьёол. Ерөөсөө л хараа. Тэгэл яваал энэ. Одоо хүртэл яваал энэ. Төрж байгаа хариуцлага нь байхгүй. Төрд хувийн эрх ашиг төлөөлж байгаа энэ хүмүүс эренбийнхаа дугаарлтыг л зөв олж чадахгүй үед бол юм уршаа явахгүй нь шүү дээ. Багш нарын цалинч нэмэгдэхгүй. Яах юм? Багш нарын цалинг нэмээд хувийн эрх ашиг нь дээр байж байгаа улс төрчид бол хэрэггүй байхгүй. Тэрэнд бол одоо юу гэдэг өөрийнхөө нэг барилгын компанид хідэн төгрөгний багш нарын цалинг нэмэх мөнгнөөс хэдийг саагаад тэндээ тавиад эрхчлэл рүү сунгаад ингээ нөгөө сая шижир гишүүний хэлдэг шиг амсуулан зулгааж яхах нь ач холбогдол өндөртэй болчиход шүү дээ. Ерөөсөө л энэ төрд орж байгаа хүмүүсийн чинь сонголтын ч өрөөдөр дандаа бизнесийн хүрээний мөнгөтэй төгрөгтэй арттай одоо ийм ахуй бизнестэй усууд ордгийн чинь гол ялгаа юм шүү дээ. Орж бизнесэл тэлж хөгжүүлж байгаа. За дараа нь эрүүл мэндийн даатгалын сангийн даргаыг яагаад алсан юм бэ гэдэг асуудал ч одоо нэлээд явлаа шүү дээ. Өчигдөр ийм шийдвэр танилцуулсан, өнөөдөр бичигдсэн нийгмийн сүлжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн дарга эмнэлгүүдэд алагжилт санхүүжилт өгсөн тул халсан гэж Чимбүрэн сайд мэдгдлээ шүү. Зарим мэдээллийн гүүгийнхаа мөнгө авч чадахгүй юу энэ зөвхөн эмнэлгийн жишээг Чимбүрэн гишүүн хэлж байгаа юм. Бүх төрлийн эрүүл мэндийн салбар бүгдээрээ яг энэ даатгалын санхүүжилтийн алагжилт орцсон. Совиллууд хүртэл. Тий, совиллууд, эмийн сангууд, эм хангам нийлүүлэх байгууллагууд, одоо юу гэдэг эрүүл мэндийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, эрүүл мэндийн асаргаа тусламж үзүүлэгчид ялгаагүй үйл ажиллагаа явуулж үйлчлэгээ үзүүлж байгаа үстэй. Гэхдээ нэг том ялгаа ба шүү дээ. Улс төрийн буюу хамгаалтын бүлэглэлийн тойрогт орж чадаагүй. Тэгээ жижиг том гэдэг нэг ийм одоо монопол болон нэг бусад гэдэг ийм ялгаа үсгээсэн. Том аж ахуйн нэгж байгууллагууд нь болохоор ингээд ийм улс төрийн эсвэл одоо нөгөө эмийн зөвлөлийн, эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн бүх хүмүүстээ үгсэн тохирдог ч юм уу, тэнд хүнээ байршуулсан ийм нөхцөл байдалтай явж байна. Одоо чи хараа битээртэй ажиллаж байгаа энэ байгууллагуудаас ихт одоо өчнөө эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээ авч чадаагүй ингээд эргэлтийн тулах таяггүй болчихсон ингээд гацаа байж. Авидр энд хүүхлээ хатлаа энд эмнэлэг одоо шифрий зүг болчлоо тэнд туслахгүй болчлоо өгөөд гэдэг нэг им ханган нийлүүлэх байгууллагуудаас ингээд аваал идэг 2023 он 2024 он одоо 2025 он гээд 3 жил эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр олгогдно гэж хэлээд бараа бүтээгдэхүүнээ үйлчлэгийг үзүүлсэн байгууллагууд авч чадаагүй сууж байгаа. Тэгээ гомдлоо ингээд битээрс бас хэлтий. Тэг яах вэ? Ийм нөхцөл байдлаас болж тэр хүн чи явсан гэж шүү. Одоо тэгээд явуулж болно уу? Тэгээ нөх хүн солиод шийдэл өөрчлөлт байна уу үгүй юу гэдгийг л одоо харахад үрж байна. Солиол байгаа. Энэ бол өнөөдөр анхудаа битээр гаргаж ирж ярьж байгаа сэдв биш үү? Чимбүрэн гишүүн бид гурав яриад байгаа ч асуудал шүү. Үе үед л эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт яг л ийм л болцсон. Өмнөх даруй нүгт хуулийн байгууллага шалгагдал тий явсан. Ажиллаа өгсөн. Тэгээ хуулийн байгууллага шалгагдаж байгаа хүн нь дараагаар ирсэн. Тэгс. Болохгүй л гэдэг ахтал болд юм аа л гэж аваач тавиа биз дээ. Тэр үед нь бид бас хэлж л байсан. Эрх ашигын ийм асуудалтай ийм нөхцөл байдалд юм холбогдсон хуулийн байгууллага ингэж тогтоосон шалгаж байгаа энэ чинь болохгүй юм шүү гэдэг ахтал болгоол тавьсан. Тэг өөрчлөгддөг юм байна л т. Ерөөсөө. За ийм хариултыг бас өнөөдөр өгч ялээ шүү. За энэ дээр ингээд Чимбүрэн сайд ингээд тодорхой хэлж байгаа. За сангийн талаар сонсгол зохион байгуулалтын ерөөсөө гэж. За энэ сангийн 316 тэрбум төгрөгийн өрийг мөнгө сайхан сайд төлүүлээд явсан. Гэтэл одоо 140 тэрбум төгрөгийн дахиад өр үүссэн.
дахиад ч нэмэгдэж үүсгэр байна гэж. Яг л би хэлээд байгаа юм дэр шүү дээ. Өгжээ. Юмнуудаа өгжээ. Манай имлэг юмгүй болчиход байна. Өгжээ. Даатгалын санхүүжилтээр танаа долгоно бол. Тэгэд өөр нь хоримтлагтай байна. За цаашдаа эрүүл мэндийн даатгалын сан имлгүүдээс нэхэмжлэхийг цахимаар авдаг болж хүн хоорондын харилцааг бууруулан хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ гэсэн ийм байр суурьтай байна гэж. За энэ ч нэг тийм олигтой шийдэл болох уу та. Одоо л нэг л одоо байж болдгүй яг энэ технологийн гэдэг юм уу энэ хөгжил юмыг үүсгэж байгаа юм биш л дээ. Тэгээ ууг язоор чи идээтэй байхаар мянган би дагаарын юм яриад асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Юу хиймэл оюун ухаанаа би ер нь юу гэж ашиглана уу? Тэр байгаа нөхцөл байдал чинь шийдэгдэхгүй байхгүй. Иргэдийг албатанд төлөвлөлт болсон. За энэ өнөөдөр Go-Go-ийн онцлсон бас нэг сэдв байсан. За их хурлын дарга занданч нар бас нэг асуудлыг төсвийн үеэр шүүмжилсэн мэл. 1.2 тэрбум Америк долларыг мэдв. Бид нэр гадаадын банкудад жилийн 3% хүүтэй хадгалдаг. Үгүй сарын 3% хүүтэй. Үгүй сарын биш дээ энэ чинь. Жилийн гээ. За энэ мэдээллийн Go-Go дээр сэтгүүлч Эрдэнэ чимэгдсэн байна. 1.2 тэрбум Америк доллар гэдэг бол манай улсын нийт валютын нөөцийн 4/1 гэж. За энэ их хэмжээний валютаа бид нар гадаадын улсад жилийн 3% хүүтэй хадгалуулад өөрсдөө эргээд сарын 3% хүүтэй валют гадны улсаас зээлдэг гинэ. Энд ч яг юу гэсэн үг байх вэ? За нэг өөрийнхөө мөнгийг за энэ хараа 3% хүүтэй хадгалуулж байгаа юм. Би мөнгөө жилийн 3% хүүтэй чамд хадгалуулчаад надаа мөнгө хэрэг болохоор одоо зураглаачаас сарын 3% хүүтэй жилийн одоо 36% хүүтэй зээлдэг. Тийштэй ийм тэнэг эн чин төр битгийг ийм эргүү одоо ер нь бараг сургуультаа нохооч бараг ийм хийхгүй зү. Тэ нэг их ашиг гэж нэг юм байдаг. За их хурлын дарга бас энийг өнөөдөр нэлээд шүүмжилсэн байсан. За улсын хурлын гишүүд гадаадын банкнд маш бага буюу 3% хүүтэйгээр мөнгө байршуулдаг атлаг гаднаас өндөр хүүтэй зээл авдаг асуудлыг хөндөж байгаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу энэ сангийн 1.2 тэрбум $, гадаадын банкудад хадгалуулдаг. За энэ хуулийг Норвегийн сангийн жишгээр баталсан. Гэхдээ бид гаднаас 7-8% хүүтэй зээлийг бол аваад байгаа нь үнэн. Нийслэл бонд гаргахад мөн өндөр хүүтэй санхүүжилт татсан. Улсын хурлын гишүүн Наран Туянаараа залуус ипотекийн зээл авч чадахгүй байна гэд 1.2 тэрбум $-ыг үүнд зарцуулах нь зөв юм шүү. Ерөнхий сайд орон сууцны банк байгуулж энэ асуудлыг шийдэн. Ингэхдээ дархан эрдэнэтэд шин төвлөрөл үүсгэн сүүлийн жилүүдэд эрэлтийг илүү дэмжсэн тул байрны үн тогтмол өссөн. За цаашдаа бол энэ чиглэл рүү хөрөнгө оруулалтыг оруулна гэсэн юм зүйл хэлж байна. Нараа гишүүн ч гэсэн зөв юм хэлж байгаа. Энд чинь залуучууд чинь жилийн 8% хүүтэй зээл байна уу? Нэг юм уу байртай болох гэсэн юм хөөцөлдөд байхгүй гэснээр байж болох их усүрийн 3% хүүтэй авч гадаад хадгалж байгаа маа. Ийм журамтай ингээд тавьчихсан. За ийм нэг юм бас байдаггүй шүү. Энийг бас өнөөдөр Go-Go Эрдэнэ чимэг сэтгүүлж нийтэлсэн байсан. За дараа нь занданч нар даргын бас нэг онцлж байгаа юм 21-р зуунд шин зуунд 260 гаруй мянган иргэн парта байшинд амьдрахгүй пааланта жорлонд бизнесгүйгээр гэр оролт амьдарч байна гэдгийг хэлсэн. Улсын хэмжээнийх биш үү энэ чинь? Улаанбаатарыг хэлж байгаа шүү дээ. Улаанбаатарын гэр оролтод 200 мянган өрх байгаа. За эдгээрийн зарим нь бол одоо нөгөө боловсон 0-0-той болсон гэж үздэг юм шиг байна. Надад бол энэ 260 мянган иргэн бол цөөхөн санагдчих. За энийг бас хүндсэн байсан UBN онцолсон. Өнөөдөр Улаанбаатарын агаарын бохирдол, хөрсний бохирдол ямар хэмжээнд байгаа хүн болов гэж. Ийм учраас манай засгийн газраас орон сууцчлалтын банк байгуулах санаачлал гаргаад манай Бямц цайдар ахлуулсан ажлын хэсэг манай Батанболон сайд 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж яг энэ чиглэлээр ажиллаж байна. Үндсэндээ 260 гаруй мянган иргэд гэр оролт амьдарч байгаа 21-р зуунд парта байшинд амьдрахгүй, паасанта жорлонд бизнесгүй хөрсний бохирдол ямар төвшөнд хүрсэн. Ийм учраас энэ орон сууцчлалтын банкны зорилго бол энэ орон сууцчлалтын хөтөлбөр бол Батанболон сайдын санаалга яаж байгаа бол барилгын салбараа дэмжих нэг талаас нь нийлүүлэлтийг нэмжих, хямд өртөгтэй орон сууц барьж нийлүүлэх, нөгөө талдаа ипотекийн зээлээр дэмжих юм хөлөмжийг ялгаруулах, карбон кредитийн зээл ийм зах хөтөлбөр боловсруулаад дуусч байгаа удахгүй улсын хурлд өргөн мэдүүлнэ. Манай Батанболон сайд дэлгэнгүй хариулсан орон сууцчлалтын хөтөлбөрийг бас давхар боловсруулж байгаа, орон сууцчлалтын хуулийг боловсруулж байгаа.
За тэгээд нэг зүйл хэлж байгаа нь орон сууцчуулалтын банк гэж дахиад банк байх болно. Тийм байна. Ярьж байгаагаар бол тийм. Тэгж байна. Дахиад тийм банктай болох юм байна. Тэгээд ер нь орон сууцчуулалтыг бол нэлээд идэвхтэй хийнэ гэж байна. За ингээд одоо эрэлтээ хангах хэмжээнд бол үнийг буулгана гэж байна. Тэгээд одоо чадах юм уу? Одоо бид ч ер нь банк байгуулад ер нь амжилт олсон түүх ер нь юу вэ? За хөгжих гэж хөгжлийн банк байгуулж үзсэн дампуу. Ер нь бид нэр одоо банк сан байгуулад яг тийм онцсон олцсон хэд байт юм бэ? Төр өөрөө ерөөсөө ингээд нөгөө хувийн хвшлийн үйл ажиллагаа руу орж ирээд сав бид нар чадна гэдэг болгон дээр л буруудчихлаа. Буруудал юм л та. Одоо сая тэр их хурлын чин гишүүн хэлээд байна шүү дээ. 320 хүүхдийн суудалтай ганцхан сургуулийг 7 жил бариад ашиглалтанд оруулж чаддаггүй төр хизээ одоо эрэлтээ давсан орон сууцнуудыг барьж үнийг буулгах юм бэ? Энэ нэг банк бас л балаг руу явах байхаа. За юу бэ онцолсон байсан. За улсын хурлын гишүүн Номин Чимэг бас энэ төсвийн хилцүүлгийн үеэр нэг салбарыг нэлээд онцолсон. Энэ прокурорын байгууллага. Прокурорын байгууллага чи ерөөсө чиглэлийн байгууллагуудаас төсвөө 2 дахин нэмүүлсэн ийм ганц газар юм шүү дээ. Прокурорын төсөв 2 дахин нэмэгдсэн гэж шүү дээ. 60 гаруй тэрбум төгрөг байсан одоо 130 гаруй тэрбум төгрөг болсон гэж. Үйл ажиллагааных нь одоо тэр прокуроруудын цалин хангамж юу гэдэг. Тэгээд төсвөө 2 дахин нэмдэг шиг нийгэм шударгаас тогтоож чадж байгаа юу гэдэг асуудлыг хэлж байна. Бид нар одоо болохгүй байна. Санхүү мөнгөний хамааралтай байна. Санхүүгийн чадвар сул байгаа учраас энэ нийгэм шударгасны чинь одоо та нарын нэхэд байгаа тэр нийгэм шударгасны одоо хэмжүүрийг тогтоож чадахгүй байна гэдээсэн. Тэгэд нэмээд өгсөн. Одоо тогтсон уу гэдэг ийм асуулт их асууж байна. За нийгэм хар бараа мэдээгээр дүүрэн сэтгэл зүйн хувьд тааг байгаа. Өнөөдөр энд улсын ерөнхий прокуророос зарим зүйлийг асууя. Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой дүгнэлт хийх цаг болсон. Өргөдлийн байнгын ороонд 1-р цалин тэтгэмжийн асуудалд 2-р шудраг бусаар шүүлгэж хонглоор чирүүллээ гэсэн асуудлууд ирдэг. Прокурорын төсөв нэг их хилцэгдэхгүй батлагддаг. 22 онд 60 тэрбум байсан, 26-нд 140 гаруй тэрбум төгрөг болсон. Хөрөнгө оруулалт гээд жилд 25 тэрбум төгрөгийг тавьдаг. Та бүхний төсөв 2 дахин нэмэгдсэн шиг хэргийг шударгаар шийдвэрлэх нь 2 дахин нэмэгдсэн үү? Уруугаараа юм шүү. Та бүхэн барилга барьж цемент цутгахаас өөр юу хийж байгаа вэ гэж. Тэгээ прокурорч одоо бас баахан байшин бариад байгаа. За хэрэг их газрын дараа ганц хэлмээр хариулт өгч байгаа. Улсын ерөнхий прокурорын. За прокурорын байгууллагын төсөв тодорхой хэмжээнд өсөж ирсэн. Эдгээр өсөлтүүд нь үнийн өсөлт, инфляцтай холбоотой зардлууд. За мөн нийт прокуроруудын цалин хөлс нэмэгдсэн зэрэгтэй холбоотой 26 оны төсөвт бол 165 тэрбум төгрөгийн санал хүргүүлснээс за хасагдаад 140 орчим ирсэн гэж. Тэгээ миний хувьд төсөв санхүү хариуцж байгаа учраас ийм хэмжээнд л хариултыг өгч чадчихна гэж. Хариулт нь амар тодорхой бол. Үнийн өсөлт инфляцтай холбоотой зардлууд гэж байна. Прокурорын. Гэхдээ тэд багш нар чинь эмч нар чинь үнийн өсөлтөнд өртдөг юм. Тэгвэл яа айгуу тийм ойлгомжгүй. Прокурорууд ганцаарх нь үнийн өсөлтөнд инфляцид өртөөд идэв. Дийм хариултыг өгчлээ. За, Жавхлан сайд хойд нь тэтгэврт гаргаж байгаа энэ төрийн албан агчдын нөгөө 36 сарын тэтгэмжийг байхгүй болгочлоо гэдэг байгаа шүү дээ. За энд бол санаа зовох хэрэггүй гэж шүү. Энэ бол хэтэрхий улс төрсөн нийгмийг зориудаар зохион байгуулалтаа хаглан мудрах гэсэн. За нийгэм тодорхой хэмжээний тэмцэл акц өрнүүлэх гэсэн улс төрийн сэдв чиглэлүүд байна гэдгийг хатуу хэлье гэсэн бэл. Ерөөсөө тэтгэврт гаргаж байгаа төрийн албан агчдын 36 сарын тэтгэмжийг хассан, өгөхгүй, олохгүй юм зүйл байхгүй гэж. Хойд нь тэтгэврт гарах төрийн албан агчид 36 сарын тэтгэмжиндээ санаа зовох зүйлгүй гэсэн юм мэдээлэл өгсөн. Айкон сэтгүүлч нэм үлцээ бол энэ тодруулгыг одоо сангийн сайд Жавхлангийн одоо хариултаар нөгсөн бил. Нэг л удаа авдсан ш төрийн албан агч. Нэг удаа тэтгэврт гарахтаа авдаг. 36 сарын тэтгэмжээ бол хүлээдэг. За энэ бол бас тухайн одоо өндөр насныхаа тэтгэврт гарч байгаа төрийн албан агчдад бол амьдралын бас нэг юм эргэлт болдог. Арга гэр үр хүүхдүүдтэй орон байр унаа унш гээд тодорхой хэмжээний одоо ипотек шиг тийм үү юмд нь нэмэр хандив болдог. За үр хүүхдүүд нь боломж олцоотой бол одоо өөрийнхөө ах амьдралд одоо яа тийм те. Бас нэг ингээд нэг юм гавьяанд гарч байгааг их гэдэг юм. За энийг бол сүүлийн үед бол бүр хэтэрхий зохион байгуулалт аваа явуулсан л та. Төрийн албан агчдын энэ 36 сарын тэтгэмж байхгүй болчлоо гэд ингэсэн. Энэ бол үндэслэгөө мэдээлэл байна шүү гэдгийг бас айкон онцолсон байсан шүү. За сайн зураг гишүүн бас нэг асуудал хэлсэн. Энэ зарим сайд нарын яриаг сонсохоор одоо нүднээс бараг нулимс гоочих гээд байна гэж. Тэгээс
юун дээр тэгж хэлж ирэхээр зэрэг энэ сайд нар бол бас өөрсдөө дотооддоо бас вакуумчаад байна. Ерөөсөө тодорхой асуудлууд дээр шийдэл гаргаж ирж чадхаа байлаа гэж. За тэгээд зарим сайдуудынхаа хэлж байгаа зүйлийг сонсохоос нүднээс бараг нулимс гоочих гээд байгаа юм. Нэрэл бид зөв чиглүү яваад байгаа юм шиг. Тэгээд дөрөв асуурын гайв гишүүний хэлж байгаа бодит үйлдэл байхгүй. Тэгээд ерөөсөө бараг төсвийгээ хилцүүлгийн дундор зүгээр сууж чадахгүй гараад хөвлийн урлыг зогсож байгаа сайд нар ч байна. Тэгээд одоо иймэрхүү байдлаар төсөв хилцүүлэх юм бол энэ ч өөр хандлагын асуудал харагдаж байгаа байхгүй. За тэгээд зарим хүмүүс маань бас ярих юм аа. Нэг салбарын төсвийг танаад нөгөө салбарт өгмөр байна гэдэг байгаа байхгүй. Бид эсэргээрээ ярмаар хэрэгцээгүй зардлаа танаад яаж энэ төсвийн орлогыг илүү их бүрдүүлдэг болох тухай ярмаар байна. Бидний зам хэрэгтэй. Боловсрал хүний хөгжүүлэх асуудал дээр бүгд хэрэгтэй байхгүй. Бүгд хоригдлогдсон энэ асуудлууд. Тэгэхээр ерөөсөө уялдаагүй асуудал байхгүй. Тэгэхээр бидэд энэ яаж энэ эдийн засгийн одоо тэлэх энэ орлогыг тогтвортой олж ирдэг болох уу гэдэг зүйлээ бидэд ярьж ид бусад салбар яа нөхөс яг байгаа энэ хэмжээндээ биднес итгээд байвал ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. Зөвл асуудал хөндөд байх шиг байна л да. Гол нь ямар хуу байдлаар одоо төсөвт төвлөрж байгаа орлогын их усруудыг төрөлжүүлэх үү гэдэг зүйлээ яриа. Салбар болгонд хоригдлогцоо шийдэх ёстой сэдв асуудлууд хүлээгдэж байгаа. Энэ хэрэггүй тэрн гэдэг ийм эренбий шилжүүлэлт хийх нь ч өөрөө утга болсон гэж. Тэг ингээд энэ нөгөө төсвийн асуудлыг эрүүлэр ингээ хилцээд наан цаана алдаа оноогоо ярилцах хэрэг ингээд их хурлын гишүүд зарим нь бас ингээд төсөв дээр бас попрод унах юм аа. Улсын хурлын гишүүн одоо босоо тодтолтой Ганбаатар. За манай олон нийтийн одоо ганц хайртай төрийн түвшин. Ганбаатар гишүүн 26 оны төсвийг буцаах санал гаргасан ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Буцаах гэсэн төсөв. Тэгээд одоо яам гэсэн үг юу болж байгаа юм. Тэг гишүүд яагаад ийм зүйл яриад байгаа юм гэсэн. Би горимын санал гаргаж байна. Улсын хурлын гишүүд бид үндсэн хуулиар зөрчөөд байна. Төсвийг буцаах горимын саналтай байна. Ийм зүйлийг бас хэлсэн мэл. Тэг бэсэн эдгээр бүр солиорч. Чи бүр одоо бүр гэж yazаа. За өвлжилт хүндрэх нь байна. Төсвийн санхүүгийн асуудал хүндэрч ин тийм байгаа учраас одоо энэ бууг аргал угалж зэргийг агнах квотыг нэмж улсын төсөв төвлөрүүлэх. Баазар. Одоо амтан алуулж төсвийн алдагдал нөхөе гэж байна. Тэг ийм гişүүдтэй. Эд яагаад ийм яриад байна? Хаанаас ийм сэдв эхлэв гэхээр чи санаж гин үү? Нэг гişүүдийн нэг тойргийн 5 тэрбум гэдэг нэг юм яригдсан шүү дээ. Гишүүн болгонд нэг 5 тэрбум төгрөг гэдэг нэг юм яваад тэгээ тэрийг нөгөө сангийн сайд завчаа хичээгүй юу? Ийм боломж байхгүй гэдэг. За энэ дээр бүр яг бичсэн байлээ. За мэдээлэл эргэлт юм энэ дэр. Гишүүд тойргоо услах мөнгө нэхэж төсвийг барьцаалж эхэлж байна гэж. Тэгээ нэг дандаа заваа. Эрүүл шүүмжлэл, эрүүл мэтгэлцээ, эрүүл хилцүүлэг одоо тийм шинжлэх ухаанч маргаан гэж юусэн Монголын төр дөрөнхөө байсан. Дандаа ирэх ашиг юм. Их хурлын гишүүд одоо амтан алуулж төсөв төвлөрүүлэх гэж байна. Чи ямар улсын ямар нөөц боломжтой тэр чин тодорхой батлагдсан хууль журмынхаа хүрээнд явж л байгаа ажил. Манайх нэр бас нэг юм нөгөө нэг урд тормоо авч хойд тормоо нөхөн гэдэг шиг гэдгийгээ арай муухагаар хийгээд байгаа юм. Нүүрсний үнэнлээ гэхэлэр алт хөтөлбөр алтаа авахыг дайраад байгаа. Тэгээд төсөв нь ингээд яагаад ирэхлээр зүрх тэгвэл ангадны гэнэ тэгээд төсөвтэй мөнгө нэмээд тэр одоо тэгж их төсвийн цорхог нөхч хэмжээний мэдэхгүй одоо их анта алах юм уу яа. Тэрийг нөгөө байгаль орчны сайдаар нөгөө Батэрдэн гээд их хурлын гишүүд ажиллаж байсан шүү дээ. Тэр үедээ гаргаж ирж танилцуулж үзүүлж ирсэн. Тэгтээ хүссэн хүсээгүй нөгөө хүний хүчин зүйл энэ байгаль экологийн нөхцөл байдал сүүлийн олон жил завсаргүй цөлжилт явж байгаа цаг зуудын байдлаас шалтгаалаад хүссэн хүсээгүй энэ агнагдах амтны чинь тоо цөөрж байгаа. Тэг зөөрж жилдээ байгаль дээр ховордоод байгаа юм. Өөрсдөд нэг хэдэн квот өгдөг л баг. Тэгтэл одоо өөрснөө төсвийн цоргоо нөхөхийн тулд тэр хэмжээний квотыг нэмнэ гэхлээр бэсэн гишүүнийхээр бол бүгдээрээ ангуу болох юм шүү. Бүгдээрээ мөнгөө төсөв тушаагаал өрн буугаа бариад гарах юм шүү. За энэ ингэсэн. За гишүүд нөгөө тойргоо услах мөнгө нөгөө 5 тэрбумуудын танаа исэн. 126 гишүүний чинь 5 тэрбум гэхэр чинь зайлж шүү бас л. Их найдвар бол төхөө явчихна гэсэн чинь 6-700 тэрбум болчихно. За тэгээ энэгээр бас энэ төсвийн барьцаалт явж байгаа гэж. За эргэлт юм нэг ийм агуулга гаргаж ирсэн. За улсын хурлын гишүүд бол ууртай байгаа.
нанчилтаантай намрын чуулгыг хэлж ийн үгүй юу? Улсын төсөв алдагдaltaй байна. Улсын төсвийг буцааж тодтол хийнэ гэд саарл уртанд дургуйж гинж байгаа. За жишээ нь Босоо Ганбаатар гэх шүү. Би сая сонсголоо шүү. 26 оны улсын төсвийг буцаая гэдэг санал гаргасан. Байдгаараа ууралсан, нилээн бачуурсан. За улсын хурлын дэд дарга болгон туй ардсан намын завсарлагын хугацаа дуусныг сануултал Ганбаатар гишүүн чуулганы танхимыг бүр орхиогоор авсан. За одоохондоо ордон дотор ам ангаах болгондоо улсын төсвийн алдагдал ярьж уурлаж байгаа өөр гишүүд бас байгаа. За улсын хурлын гишүүн Очирбат. За төсөв бол утгагүй. Төсвийн хүрээний мэдэгдэл дунд хугацааны төлөвлөгөөнд уягдаагүй. Жилийн төлөвлөгөөг үгүйсгэсэн алдагдaltaй төсөв байна гэхчлэн гэр. За харин улсын хурлын гишүүн О зөгтгөрл алдагдaltaгүй гэсэн мөртлөө алдагдaltaй төсөв баталчаад байна гэсэн бол дараагийн гишүүн яагаад 1.3 их найдын алдагдaltaй төсөв баталж болно гэж үдсэн бэ гэж асуусан. Энэ мэтээр улсын төсөв улс төрчдийн хэрүүл болж байгаа мэт харагдаж байгаа. За улсын төсвийн 1.3 их найдын алдагдал гэдээ яриад шүү дээ. Энэ юу юм бэ гэдгийг одоо хэлээд. Улсын хурлын гишүүдийн эрх ашиг. За улсын хурлын гишүүдийн зарим нь гайхаж утгарсан. Тухайлбал улсын хурлын гишүүн Туван саяхан л бид гэгэм нь алдагдaltaгүй төсөв баталж болдгийм байна. Алгаа ташаа дахиад алдагдaltaгүй төсөв батлаад үүнээс цааш ингэж явъя гэсэн. За эн чи яасан бэ гэсэн. За ард түмэнч түүнтэй адилхан гайхаж байна. Гэхдээ хамгийн хоржонтой нь эндээс улсын төсөв алдагдaltaй байна уу? Улсын хурлын гишүүдийн эрх ашиг зөрчилдөө гэдэг эргэлзээтэй асуудал гараад байна. За эх хонд улсын төсвийн нийт орлогыг 31.6 их найд орлого юм. За төсвийн зардлагыг 32.8 их найд төгрөг байхаар боловсруулсан. За төсвийн алдагдлыг 1.3 их найд гэж тогтоож байгаа. Тооцоолж байгаа. За уул уурхайн бүтээгдэхүүнээс гол орлого бүрдүүлдэг манай улс эрхчил нүүрсний экспортоо нэмэгдүүлж 90 сая тонн нүүрс экспортлохоор төсөв тусгачихсан. За жил болгоны улсын төсөвт улсын хурлын гишүүдийн тойргийн мөнгө гэсэн утга бүхий өндөр дүнтэй тэрбумын барагцаатай төсөв багтдаг. Энэ чутгаараа тойрогтой хэрэглэх төсөвтэй болсон гишүүд алдагдaltaй улсын төсөв гэж ам ангаахгүй байсаар баталцдаг байсан гэж. Өмнө. Одоо манайх алдагдaltaгүй төсөв ерөөсө баталж байгаагүй. Түүхэндээ ганц удаа нь одоо өнгөрсөнчлээ. Хүчээр улс төрсөн нөхцөл байдлаас болж. Энэ гэхдээ өнгөрсөн оны төсвийг бодох юм бол 1.3 их найд гэдэг чинь өнгөрсөн жилийнх чинь 4.4 шүү дээ. 4.4 байсан шүү дээ. Тэгэхээр энэ жилийн алдагдал гээд байгаа 1.3 их найд чинь өөрөө юунд вэ гэдэг нь ч уцаа тодорхой. Хаана алдагдал үүсэж байгаа гэхээр нөгөө хил одуултын төмөр зам. Нөгөө нүүрсний экспортыг л тэлэх чиглэлд гарах санхүүжилтүүд бол төсвийн алдагдал хэсэгт орно шүү гэдгийг л тодорхойлж хэлээд байгаа юм л. За өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүдийн тойрог тавигдах 5 биш 15 юм шүү дээ. Нөгөө 5 чинь 15 болсон юм шүү дээ. Тэгээ нөгөө 26 оны улсын төсөвт улсын хурлын гишүүд засгийн газрын сайд нарын халаасны мөнгө одоо тусгагдaltaгүй одоо нөгөө төсөв босс нөхдүүд мөрдсөн юм байна л. Тэгээ улсын хурлын гишүүдийн тойрог тавигдах 15 тэрбум улсын төсөвт суугаагүй танагдсан. Энд ч тэгэхээр юу гэсэн үг юм бэ? 126 гишүүнд 15 тэрбум төгрөг халаасны мөнгө гэж өгөхөөр их найд майд бол бүр даваа явах юм шүү. Юу наа төсвийн чи алдагдал баг та нарын халаасны мөнгө юм шүү. За улсын хурлын гишүүдийн уурыг хүргэж байгаа нь бол ийм юм байна. За эдийн засагчд ямар асуудал ярьж байна гэдэг. За улсын төсвийн 1.3 их найдын алдагдал ашигтай юу, ашиггүй юу гэдэгт хэсэг эдийн засагчд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. За эдийн засагч инх баяр 25 оны төсөвт дүгнэлт хийх үед нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг хэлэх ёстой. Тухайн үед 24 онд улсын хурлаас 25 оны төсвийг батлахдаа 27 их найд төгрөгийн төсөв баталсан. За 8 дугаар сард төсвийн тодтол хийгээд 25 оны өргөн барьсан төсөв 35 их найд төгрөг болсон. Нэг жилийн дотор төсвийн зарлагыг 30% өсгсөн өөрчлөлт учраа хурдтай өсөлт гэх дүгнэлт өгч ирсэн гэж. Нэг жилийн дотор төсвийн алдагдал чинь 30%-аар нэмэгдэжсэн юм шүү дээ. Тэгээ ийм байдлаар эдийн засагч ч гэсэн ерөнхийдөө ийм зүйлийг хэлж байлаа. Тийм бол үндсэндээ эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 26 онд 1.3 их найд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн. За эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн том төслүүдэд урагшлуулах саналыг тусгасан. Хавдар судлалын үндэсний төв 2-ыг барих барилгын ажлыг үргэлжлүүлнэ. Робот заслын тоног төхөөрөмж бодлож авна. Гэмтэл согс судлалын үндэсний төвийн их засвар, за хүчтгэлийг хий, эд эс эргэтэн шилжүүлэн суулгах төв байгуулна. 19 эвлэг шинээр ашиглалтанд оруулна. Тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулна гэд эрүүл мэндийн салбар ихтэл ерөөсөө 1.3 их найд төгрөгийг дангаараа одоо ийм зүйл хийн гэж ингээд тавьсан юм байна л. Тэгэд эний чинь бол тэгэхээр бас яач гэд яах ч аргагүй болж шүү дээ. Бид нар ярьж байгаа гол юм чинь л тэр шүү дээ. Эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, тэгээд эрчим хүчний асуудал. Ийм гурван асуудал тулгымцсан асуудал. Энэ гурав дээр л энэ жилийн төсөв чинь нэлээд тодтогч
Эрүүл мэндийн салбарын санхүүжилт бол 5.5 дахин нэмэгдсэн гэж байна шүү дээ. Одоо зарцуулалт нь хяналт тавих асуудал үүсэж шүү дээ. За 18 цаг 45 минут. За нэг завсарлага байна. Зэл хэрэгтэй бол pocket. Зэл хэрэгтэй бол pocket. 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа Ариг банкнд нээлгээд 100 саяын эзэн болоорой. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. Эх хорондоо үйлдвэрлэсэн 8-ны живх ходи. Урсамон дэлхийн үрсэл, бөөгжилтөнд цэснэр төрөл, элсэн зэрч чулуу, зогсон шил зэрэгт хэрэглээ. Урсамон. Имийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Олон банкны Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна. Харилцагчдаа бүтээгдэхүүн үйлчлэгээ ашиглах бүртээ оноо зөвлүүлээрэй. Бүтээгдэхүүн үйлчлэгээ шинээр авсан харилцагчид 10,000 оноо, харин дижиталаар авбал оноо 2 дахин үржигдэнэ. Та зөвлөсөн оноогоор хамтрагч байгууллагуудын купоноос сонгон авах болон сар бүр гаруй төсний азтан шалгуулах судааны ирэх авах боломжтой. Таны тогтмол хэрэглээ бүрийг уран шуулгах Big Loyalty хөтөлбөр. Олон банк. Энэ бол толб биш. Хайр дүүрэн хосын олон дурсаж уралсан бүтээлүүдийн нэг. Хамгийн гүн хэр бохирдлыгч ганцхан угаалтаар арилгана. Омо брендийн албан ёсны дистрибьютор Mongolian Star Distribution. Та 10,000 төгрөгөөс дээш худалдан авалтын баримтаа хуч сегмент бүртгүүлээд Suzuki Jimny автомашины эзэн болоорой. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб ундны зориулалтын ус бий. Хэдий эмч үүний ердөө 1-ээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдгандас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын совд дотоод тэнцвэрийн их хундраг. Ургамал цэцэгс хурын усаар ундаалж улам сэргэн. Амьдралыг илүү сайхнаар харахын тулд таны нүдэнд ч бас чиг хэрэгтэй. Нүдний тусаалга New Virata. Самано танд югаар туслах вэ? Цээж харсад ялангуяа нэг гурилын идэх мэдсний дараа Би танд Паромагимиг санал болгож байна. Паромагим нь давсны хүчлийг сармагжуулснаар ходоодны шүүсний хүчлийг багасгана. Паромагимийн давуу тал нь магний оксид дагуулдаг. Магний эсэл нь ходоодны хүчийг ихсэн тохиолдолд хэрэгэлдэг гол бэлтгэмлийн нэг юм. Та энэ бэлтгэлийг хэрэглэснээр ходоодны хүчил ихсэх, ходоод гидсний шархлаа, улаан холын сөргөө, цочмог болон нойр бужихаа нархыг өрөвсөл, дээд гидсний цочмог өрөвсөл, шархлаа, жирэмсний үеийн ходоод цээж хорсох зовируудаас салж болох юм. Имийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Skechers брэнд амар өвлийн шин загварууд худалдаанд гарлаа. Бүх загваруудтай бэлэгтэй, хямдралтай худалдаа зарлаж байна. Та яараарай. Улаанбаатар их дэлгүүр 1-р давхурт Skechers брэнд. Dunked soy garlic sauce амтсан амтд бүргэр шарсан дахиа амандороо цайлах амтд cheesecake боолыг багтаасан уяг алин багцуудаа KFC бусаграас болон KFC Mongolia Sycamore хүссэн газраа хөргүүлээ амтлаарай мөч бүхэн амттай KFC. Та 10,000 төгрөгөөс дээш худалдан авалтын баримтаа хуч сегмент бүртгүүлээд Suzuki Jimny автомашины эзэн болоорой. эрч хүчтэй эрүүл биетэй байж хүнд өдрийг асуудалгүй давхад Vitos Shot туслана. Эх хорондоо үйлдвэрлэсэн 8-ны живх ходи. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа Ариг банкнд нээлгээд 100 саяын эзэн болоорой.
За 18 цаг 49 минут болж байгаа юм байна. За нэг мэдээлэл дуулах чинь маргаашнаас эхлэхээр нөгөө номын баяр эхэлж байгаа юм байна шүү дээ. Номын баяр эхэлнэ. Тийм, номын баяр эхэлж байгаа. За ном сонирхдаг, номын бизнес эрхэлдэг, ном худалдаалдаг бүхэл хүмүүс Сүхбаатарын талбай дээр одоо 3 өдрийн туршид номын баярыг тэмдэглэдэг юм уламжлалтай. За энэ номын баяр дээр 100 мэдээ сонныхан одоо хэвлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдв зоргийн хэрэг номоор бас оролцож байгаа гэсэн юм мэдээллийг өгч байгаа юм байна. За 100 мэдээ бол одоо нийтлийн бодлогодоо чөлөө твлэл бол нийгмийн ой санамж гэж тодорхойлсон. За тэгвэл энэ номон дээр одоо юу байгаа вэ гэхээр 1998 онд энэ аймагт хэрэг гарснаас хойш 100 мэдээ сонин дээр хэвлийн хуудсан дээр гарсан бүх материалуудыг ингээд дистраалаар нь эмхтгээд одоо тэр үед өгсөн ярилцлагууд тухайн үеийн улсын хурлын гишүүд болон за тэгээд хууль хүчний байгууллагууд тэгээд одоо энэ 25 он хүртэл хэн юу гэж ярьсан байдаг вэ гэдэг зүйлийг ингээд багцлаад яг энэ хэргийн талаарх юм ном болгосон юм байна. За энэ бол зүгээр нэг зохиож бичсэн зүйл биш. Хэвлийн хуудсан дээр л байгаа зүйлүүдийг баримт тулсан. Тэр үеийн улсын мөрдөн байцаах газар хууль хяналтын байгууллага нэлээд тийм хаалттай байсан үед сүүлд нь бас энэ тодорхой энэ хэрэгтэй холбоотой тодорхой илэрхийлсэн байр суурьуудыг хүртэл яг тэр ярилцлагуудын хүртэл сэрүүлсэн байл шүү дээ. За ингээд мартаж болохгүй түүнийг мартах нь хамгийн аюултай. За энэ хэрэг бол одоо хүртэл шийдэгдэг үнэн боддоор шийдэгдэг байгаа ийм хэрэгүүдийн нэг шүү дээ. Тэгээд энэ одоо мартаж болохгүй зүйлийг иргэн сануулах, юу болж исэн бэ гэдгийг сануулах энэ номоор 100-ны мэдээ сонинныхан бол номын баярт оролцож байгаа гэсэн ийм мэдээллийг бас өгсөн байх шүү. За энэ ч нэг хувь чатар сэтгэл ирсэн. Сонгон хайрхан дүүргийн 29-р хороо 21-р байр 8 сараас одоо хүртэл халуун усгүй мөн халаалтгүй байна. Энийг заавал хэлээд өгөөрэй л гэсэн. Сонгон хайрхны 29-р хороо 21-р байр. За 8 сараас хойш халуун усгүй, халаалтгүй. Халаалт бол 9 сарын 15-наас ирсэн шүү дээ. Одоо өнөөдөр гэхэд 9 сарын 13 өдрийн хугацаанд бол халаалтгүй. Тэгээ халаалт халуун усны асуудал яригдахлаар манай Баян зүрх дүүрэгч гэсэн ийм асуудал тохиолдлоо. Тэгэхээр зэрэг юу ярьдгүү гэхээр зэрэг ингэт юм л. Контор хийх ёстой. Ус хийх ёстой. За нэг нь хийчлээ гэхээр зэрэг нөгөөх нь хүлээж авахгүй. Танах хийсэн юм чи манайх хүлээж авахгүй шүү. Нэг ийм болцоод байгаа чамд ер нь тэгж анзаар гэж байна. Бид нар мөнгөө хураалгах болохоор маш ойрхон маш олон эзэн тий. Одоо төлбөр юмаа өгөх болохоор зүгээр эзэн яг хамар дор хийж яадаг. Төлсөн төлбөртөө эргээд үйлчлэгийг авах болохоор зэрэг байхгүй. Бүр тэр тийшээ ингээл саваа даалгуулдаг. За энэ сэтгэл чи юу вэ? Дөрвөн сэтгэл дээр ингээ гацсан юм бах та. За чийдгүүл гараад үз. Би нэг хэд хэдэн тийм сонирхолтой сэдвүүд байна төлхөр гэж яах вэ? За улсын хурлын гишүүн найдлаа шүү дээ. Боловсролын сайд Наранбаярын бие талцсан гэдэг нэг хэрэг болоод төрийн ордонд. Тий. Тэгээ тэр нь үгүй тэгээгүй гэж нэг сүултээ ингээд өнгөрж ийсэн шүү дээ. За мэдээллийн IC сегментээр улсын хурлын гишүүн найдлагын боловсролын сайд Наранбаярын бие талцсан хэргийг дахин сэргийж байгаа юм байна. Мөрдөн шалгах албан ёсоор шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл за IC-ийн Батчимэг сэтгүүлч хүндсэн бэл. Чи одоо тэгээд тухайн үед тэгэл хэрэгсэхгүй болоо гэж тэгжсэн чинь. Тэгэхгүй одоо буцаагаас тэгэл улс төрийн л зорилго ороо явуучвал гэж зүгээр л одоо хардж шít. За хойд Солонгостой холбогдохоор Монголд ирсэн тагнуулын ажилтнууд ингээд нэг алба ажиллаас чөлөөлөгдөө юм болоод ирсэн шүү дээ. Тэр дахиад за хойд Солонгостой холбогдохоор Монголд ирсэн тагнуулын ажилтнуудад бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтнууд тусалж байсан гэдэг шин баримтыг дийлгэсэн гэж. Манай байгаа элчин сайдын яамныхын ажилтнууд бас дийлгэжсэн гэж. За энэ мэдээлэл бас IC дээр тавигдсан байлээ. Тэгэхээр бүтлгүүч юм олон болж байна дөө. За бодгоруп гэж байдаг тийм. За бодийн баясгалан ерөнхий боловсролын сургуулиудад хуучин компьютер нийлүүлж татварын хөнгөлд идэх гэрээнд Наранбаяр сайттай гарыг үсгэж сурсан байна гэж. За боловсролын сайд ер нь болдгоо дээ. Боловсролын яам Боди Electronics компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. За энэ санамж бичгийн зорилго нь Google for Education төслийн хэрэгжилт гэж. За үүний албан ёсны Монгол дахь түншүүд нь за Боди Electronics компани. За санамж бичгийн хүрээнд юу хийх юм гэж. Ашиглагдхаа болсон хуучин компьютеруудыг дахин ашиглах боломжийг бүрдүүлнэ. Хуучин зөөврийн болон сүрэн компьютерт Google-ийн Chrome Plex системийг суулгана. Сурагчдад ашиглуулна. Хувийн хвшил борлуулалтын орлогын 1% ерөнхий боловсролын сургуулиудын цахим банк байгуулахад зарцуулснаар татварын хөнгөлд идэлнэ гэж боловсролын яамнаас мэдээлсэн гэж. Тэгээ хуучин компьютер засна. Ашиглагдхаа болсон компьютеруудад програм суулгаж байгаа хүүхдүүдэд хэрэглүүлнэ. Ийм гэрээнд манай салбарын сайдын том групптэй гараа үсгэж сурсан гэж. Тэгээ бид хүүхдүүдтэй зүгээр одоо хөтөлбөрөөр нь орох сурах бичихгүй
өдөр шөнөгүй хэрэлдэж байж байгаа. Цуглаагаар ном авч явах. Зарим нь суглаагаар, зарим нь одоо бүр халаан болцсон, зарим ангиуд одоо 4-5 хүүхдийн дунд нэг сурах бичгтэй. Тэгээд манай салбарын сайд болохоор тэр сурах бичиг хэвлүүлэх мөнгөөр нь ийм том компани одоо лоббинуудад ингээ үйлчлэх юм ааш. Одоо хуучин компьютер засж байгаа хүүхдүүдэд өгчих юм гэж. Энээс ч үр амар юм. За би нэг мэдээлэл хүргэе. Цаг дуусч байгаа юм. За бүх ард түмний 100-ны наадмын медалыг 100-ны наадам гэж алдаатай бичээд 16.8 сая төгрөгөөр хийлгэсэн юм. Одоо ч нөгөө бүх ард түмний 100-ны наадам явж байгаа шүү. Баян аймагт засгийн газрын тогтоолт явж. Тийм шүү. Ерөөсөө нэг үүлсэхгүй байх юм тийм. 100-ны наадам гэдгийг 100-ны наадам. 100-ны наадам гэдгийг 100-ны наадам гэж бичсэн. Тэр ардлынх нь бичих гэсэн бас алдаатай гэж. Шудраг гэдгийг удраг гэж. Шудраг гэдгийн иш үсгийг хайцсан. Тэгээ шудраг шүлт шудраг өрсөлдөөн гэдгийнх нь шудраг өрсөлдөөнийх нь иш үсгийг хайцсан. Тийм. Шудраг шүлт удраг өрсөлдөөн. Тэгээ удраг. Ийм медаль тэгээд тамирчдад олгож байгаа. Тэгээд энэ зохион байгуулагч нь хэлсэн байсан. Одоо тэмцээн чи бид нар энэ медаль өгчихөө. Гэхдээ дараа нь сольж өгнө гэж. За нэвтрүүлгийн цаг дууссан бол би нэг зүгээр газ нэг мэдээлэл. Юу гэхээр зэрэг энэ ч оны олон улсын нэг сонсчдын бодол маргаашнаас ажил хайл зарлаж байгаа юм. Ээ хүү. Тэгэхээр зэрэг Сөүл Улаанбаатар Сөүл Улаанбаатар чиглэлд нисгэж байгаа иргэд бол 3-4 цагийн өмнө ирэхийг бол мятаас анхааруулж байгаа юм биш. Сөүлөөс наашаа Улаанбаатар руу. Тэгэхээр содоргоо нисгэж байгаа хүмүүс байх юм бол өнийхөө сайхан дамжуулаад сайн хэлээрэй л гэдгийг хэлэх гэдэг. Энэ чинь бас яагаад ажиллаа гэх. За бас ажил хаялт нь одоо баасан гарагт юм байна. 9-18 цаг ингээд бас нэг хит хитэн салбаруудыг хамраад явах юм байл. Яасан гэж энийг хальтгаар болоод байгаа. Илүү дэлгэрэнгүй маргааш тэгэл аваад үзье та тий. За. За 18 цаг 56 минут болсон байна. Найруулагчийн өгсөн тохио бүр даваад явлаа. Хоёлоо урайгаа хэлээ шууд өндөрлөе. Монгол комментэд нэгдэцгээе.